За өдрийн мэндийг хөөрхнүүдээ өнөөдөр би та нартай зурхаан ортны нууц зан чанаруудыг хэлж өгөө. Таалагдвал намайг фоллоу хийж урам өгөөрэй. Хонины ордныхан би л хийхгүй бол болохгүй гэж бодоод өөрөө бүх ажлыг хийж дуусгаад дараа нь ядарч өгөхөө шахдаг хүмүүс. Хаяа ч гэсэн өөрөө өөрийгөө хайрлж эрхлүүлж байгаарэ. Чи ядраад унчвал энэ ертөнцийг хэн гэрэлтүүлэх вүлээ? Өхрийн ордныхан маргааш эхлэе гэж хэлээд буудан дээрээ хөвтөх хамгийн тухтай байрлагыг олцсон хөдлөх дургу хаана. Уулыг нураах гэж бүү яар. Чи нэг л хөдөлчвөл хинээс ч илүү тууштай байж зоригтой заавал хүрдэг нэгэн гэдгийг бид мэднэ шүү дээ. За эхрийн ордныхан утасныхаа цэнгийг нэг хувьд хөргөж ажил цэнэглэгчээ хайдаг. Мянган юм зэрэг боддог тархины хөдөлгөөр. Олон зүйлийг зэрэг бодож бүхнийг эхлүүлэх гэж тэмүүлдэг чиний энэ чадвар бол жинхэнэ авьяас юм. Чи үнэхээр гайхалтай. Өөрөөрөө бахархаарай. Мэлхийний ордныхан сэтгэл нь гонсгор үедээ хуучин мессежүүдээ уншаад өөрөө өөрийгөө гомдоож суудаг дурсамж цуглуулагч. Бусдыг хайрладаг шигээ өөрийгөө ч бас тийм зөөлөн хайраар дулаацуулаарай. Чиний тэр дулаахан энерги эргэн тойрноо үргэлж гэрэлтүүлж байдаг шүү. Арслангийн ордныхан толиндоо хараад би яагаад ийм гоё юм бэ гэж ганцаараа ярьдаг. Өөрийгөө хамгийн их хайрладаг хүн. Өөрийгөө хайрлаж чаддаг хүн л бусдыг үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаг. Чиний тэр өгөөмөр халуун сэтгэл энэ ертөнцийг улам гоё болгодог. Охины ордныхан бусдын алдааг засч өгөх гэж хичээж яваад өөрөө хамгийн их стрессддэг, бүхнийг төгс хийх гэж зүтгэдэг хүмүүс. Энэ хорвоогийн замбраагүй бүхнийг чил өөрийн тэр гайхалтай логик хөдөлмөрч зангаараа цэгцэлж чаддаг. Жинлүүрийн ордныхан юу идэх вэ гэдэг дээр л 30 минут зарцуулдаг, шийдвэр гаргах гэж зовдог хөөхөн эргэлзэгч. Чиний тэр олон сонголтын дундаас хийж байгаа сонголт бүр чинь эцэстээ бүх зөв байдаг. Өөртөө ихтэй байгаарай. Чиний зүн совин чамайг хизээч буруу тийш нь хөтлөхгүй. Хилэнцгийн ордныхан хүнийг шинжихдээ цагдаа мөрдөгчөөс дутхгүй. Хэний хэн бэ гэдгийг 5 минутад мэдчихдэг хурц нүттэнгүүт. Хүмүүсийн нууж буй үннийг хилээгүй үхсийг нь ч нүднээс нь уншиж чаддаг. Энэ чадвар бол жинхэнэ авьяас юм. Номын ордныхан гэртээ байх уугүй л хамгийн түрүүнд өгөө гэж хэлдэг. 4 ханы дунд байхаар өгчдөг хүмүүс. Чиний сэтгэл яг л шувуу шиг хизээд нисэхэд бэлэн байдаг нь чамайг үргэлж залуу, үргэлж эрч хүчтэй байлгадаг. Матрын ордныхан амралт гэдгийг мэдэхгүй амрах гэж байж ажил ботдог. Хөгшөрхөөсөө өмнө бүхнийг бүтээчих гээд яардаг хүн. Бүхнийг хийх гэж яардаг нь чиний хүсэл, зорилго том байгаатай л холбоотой. Чиний энэ хичээл зүтгэл өнөөдөр биш маргааш заавал үр дүнгээ өгч чиний. Хумхийн ордныхан хүмүүстэй ярьж байхдаа дотроо огт өөр ертөнцид аялаад явж байдаг. Мөрөөдөлтгий сансрын хүмүүс. Хүмүүс нэг л өнцөөс харж яхад чи бүх боломжийг ирээдүйн бүх хувилбарыг зэрэг харж байдаг. Өөрийнхөө тэр чөлөөт хязгааргүй сэтгэлгээгээрээ үргэлж бахархаарай. Загсны ордныхан би яг яах гэж байлаа гэд өрөөндөө орчход юу хийхээ мартчихдаг. Үргэлж бодолд автдаг хүмүүс. Юу хийхээ мартсандаа өөрийгөө битгий гол. Чиний мартамхай зан чинь чамайг илүү хайр татам, илүү дулаахан харагдуулдаг юм шүү. За та нарт аламсганы зурхай таалагдв. Тийм бол намайг фоллоу хийж дагаад бүр гоёыг үзээрэй заяо. Би та нартай зөндөө хайртай.